За сайн байцгаана уу? Ютагийн цаваар анх удаа орой бичлэг хийж байна. Өдрийн цагаар завгүй болсон. За үхлийн талаар бодоод эсвэл яагаад миний амьдрал ийм болчихоо? Яагаад энэ муу зүйлс завтагтаад байгаа юм бол арай хийж нэг зүйлийг даваад гарахаар дахиад нэг зүйл. За окей, би энэ зүйлийг даваа гарчия гээл ахаал даваа гарахаар дахиад нэг зүйл гарч ирээд байна уу? Тэгвэл нааш анхаарлаа хандуулаарай заяа. Нойрооны энэ тал дээр маш их туршлагатай. Одоо би та нарт бүгдийг яриад өгье. За ерөнхийдөө бол Америкийн нэгдсэн улсын сэтгэл зүйч нар 3-7 хоногоос дээшээ үхлийн талаар бодох юм бол маш яралтай эмнэлэг тандах хэрэгтэй гэж үздэг. Яагаад тэгэхээр хүний тархинд бодол орж ирэх үед хүн маш амархан үйлдэл болж эхэлдэг. Нэг л өдөр та энэ хорвоогоос явна гэсэн үг. За энэ дээр би нэг 2 зүйл ярина. За нэгдүгээрт нь би эхлээ үхлийн талаар ярьчих. За та яагаад үхлийн талаар бодоод байгаа вэ гэхээр мэдээж таны амьдралд маш хэцүү зүйлс тохиолдсон. Нөхөртөөгөө муудалцсан байж болно. Хэн нэг нь таныг ойлгохгүй байж болно. Маш удаан ганц бие хайртай хүнээ олохгүй байж болно. Эсвэл эхээс авсан шарах байж болно. За бүр хүндрээд ярих юм бол чөтгөрийн тойрогт орсон байж болно. Яг над чиг хүчрхийлэлд өртсөн байж болно те. Эсвэл нөгөө санхүүгийн асуудал орсон байж болно. За ингээ хүний амьдрал маш олон янз бүрийн ийм сорилтууд байдаг, асуудлууд байдаг. Эндээс гарах арга байгаа мэдээж өгөхгүйгээр заяа. За яагаад энэ бүх зүйл тохиолдсны дараа хүн өгөхээр л амьдрал илүү сайхан болчих юм шиг үхэл энэ дэлхий дээр хинж намайг дурсахгүй те би тэр одоо намайг өвтгсөн хүмүүсийн царайг би хизээч ахиж харахгүй гэж боддог. Тэр бодол надад ч гэсэн орж ирсэн. Танд орж ирж байгаа шиг надад ч гэсэн тэр бодол орж ирж исэн байхгүй юу? За тэгэхээр би өөртөө надад бүх энэ трама миний тархинд орж ирээд би ингээд бүх юмаа эргэж санаад ингээд амьдрах ямар ч хүсэлгүй болсон гэсэн шүү дээ тий. За тэгээд би амьдрах ямар ч хүсэлгүй болчоод уруудаа амиа хорлох гэж оролдоод өөхөг байхгүй юу? Тэгээ эмнэлэг яваад эмнэлгийн тусламж аваад ирсэн. Хамгийн сүүлийнх амиа оролтон дээр би юу гэж бодсон гэхээр за ноороо зогсох хэрэгтэй. Энийг хийсний дараа чамд юу болох юм? Энд үлдчихэж байгаа хүмүүс чинь чамд байна. Чиний үр хүүхэд чинь байна, чиний нөхөр чинь байна. Чамаа гих хүмүүс байна. Бусад хүмүүс бол хамаагүй те. Миний хамгийн чухал хүмүүс энд байна. За тэгж бодоод ингээ өөрийгөө үхлээс зогсоосон. Тэгээ ингээд депрешнээс аваагаагүй ингэж болоод 4 дахь хүүхдээ санамсаргүй болцсон. Ядар ийм ч намайг төрж болохгүй гэсэн. Тэгээ 4 дахь хүүгээ олоод эмчдэр очиж уулзсан. Эмчнэр амар их шинжилгээ хийгээд нэг шинжилгээ бүх яагаад тэгэхээр би депрешний юм ууж исэн байхгүй. Тэгээ эмчнэр 3 сартаад 6 сард нь нургийн гажиг бүх шинжилгээг хийлгээд за одоо гаргаж болно гэд хариу өгөөд би бүр амар их баярлсан. За энэ миний хамгийн аз жаргалтай үе. Яа тэгэхээр эмэгтэй хүн жирэмсэн болох үед үнэхээр их аз жаргалын гормон ингээд илэрдэг те үнэхээр гидсэн дотор тэр бяцхан амтан хөдлөхийг мэдрэх шиг аз жаргал гэж байхгүй штэ. За ингээд аз жаргалыг мэдрээд байж аваад норон төрсөн. Төрөх үедээ маш хүндрэлтэй төрсөн. Би төрөх хугацаанаас 35%-тэй өмнө төрөөд одоо ус гараад эмнэлэг дээр очиод 35%-тэй. Тэгээ 4 дахь хуруу нэгдэж аваад би ухаалдаж унаад тэгээ нэг 2 цагийн дараас ирээд дахиад хүүхдээ сэрээдсэн жимчнэр газ төрөвчлүүлж байгаа хгүй амар хурдан нөгөө төрөх арга юм аваад төрөсгээд тэгээд намайг төрөөд би ухаалтцсан. За ухаалдах явцад би хэлсэн штэ би ингээд нэг тийм одоо ариун сүм шиг тийм өрөөнд амар гоё гэрэлж идэнтэй өрөөнд ороод тэр үзэгдлийг хүн болгоно миний шиг тэгж харахгүй байх. Гэтэ эндээс би юу та нарт хэлэхэд тэр үхээд ахаад амьдрал байгаа. Үхээд та энэ дэлхий дээрх бүх юмаа санана. Бүх юмаа санана тэн дээр. Сүнс чинь жинхэнэ уу гашуу, сүнс чинь жинхэнэ шанална. Тэгэхээр би юу хэлэх гээд энэ дэлхий бол бидний одоо өөрсдийнхээ амьдралыг одоо шинээр
бүтээх ёстой, суралцах ёстой амьдрал байхгүй юу? Тэр бид нар энэ дэлхий дээр туулсан тэр бүх процессонгоо туулаад гараад тэндээс сурах юмаа сураад тэгсний дараа үхсний дараа тэнд үнэхээр амар амгалан амьдрал байгаа заяа. За үхлийн талаар энийг сонсвол та магадгүй үхэхгүй ээж магадгүй тий. За дээрэс нь хүнд итгэл үнэмшил үнэхээр хэрэг болдог. Та Буддтай байна уу, Есүс байна уу, муслим байна уу, хамаагүй та ямар нэгэн итгэл үнэмшилтэй байх ёстой. Яагаад итгэл үнэмшилтэй байх ёстой гэхээр итгэл үнэмшил нь биднийг хаашаа явах замыг гэрэлтүүлж ядчил биднийг өөхгүйгээр амьд үлдэх тэр зам дээр зогсох арга замыг биднэрт өгдөг, бид нар тэндээ суралцдаг байхгүй юу? Тэгэхээр чи ямар нэгэн итгэл үнэмшилтэй бол тархиндаа тэрийгэ суулга, тэрэндээ итэг, тэрэндээ тэр итгэл үнэмшил чинь чамааг өөрчилж байгаа бол, чамд амар амгалан авчирж байгаа бол, чамд гэрэл гээгээ харах тэр өнцгийг чи авчирж байгаа бол юу ч хийсэн болно. Би таныг заавал манай сүмд ор, Есүс дойжмын өнгөдийн сүмд ор гэж хэлэхгүй. Бид нар хүмүүс сонголтыг өгдөг. Гэхдээ бид нар өөрсдийн итгэл үнэмшилтэй байх юм бол над чиг энэ бүх зүйлийг даваад гарах хүчийг танд өгдөг байхгүй юу? Би энэ бүх зүйлийг яаж ингэж давж гарсан гэхээр миний итгэл үнэмшил надад байгаа болохоор би энийг давж гарсан нэгдүгээрт, хоёрдугаарт миний үр хөвгүүд, гуравдугаарт би тэр миний сүнс тэр өөр газар, өөр дэлхий дээр очсон байхгүй юу? Тэрийг харсан учраас би одоо амар аз жаргалтай, одоо би байгаадаа талархалтай, одоо би байгаа энэ одоо миний хүрээлд орж ирж байгаа энэ бүх хүмүүстэй би талархаж амьдардаг байхгүй юу? За тийм ээ. Тэгэхээр энэ үхлийн талаар нэг юмрхүү заяа. За нөгөөх нь би хоёр дахь сэдв нь болохоор бүх зүйл таны амьдрал нэг зүйл, нэг шатыг даваа гарахаар дахиад нэг асуудал гарч ирэл тэр асуудлаа давж гарахаар дахиад нэг асуудал гарч ирээд байгаа бол энэ зүгээр заяа. Та илүү ирээдүйд илүү амжилттай маш олон хүмүүс туслах, магадгүй та үнэхээр чухал хүн болохоор таныг тэнд бэлтгэж байгаа байхгүй юу? Би тэрийг өөрөө ойлгосон. Би дудлыг ингээл даваа гарахаар дахиад дараагийн асуудал ингээл гарч ирээл байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ болгоноос би хизээж энэ миний зовлон надад яагаад ингэж хандж байгаа бурхан байд юм уу гэж би хизээж одоо гомдолж үзээгүй. Би зүгээр л дотроо болондоо гэдэг тийм миний тархинд тийм л юм орж ирдэг байсан. Болондоо чи энийг даваа гарчвал чи сайхан амьдрна. Энийг даваа гарчвал чамайг ийм ирээдүй хүлээж байгаа гэж миний тархинд дандаа тийм сайхан зүйлсийг харуулдаг болохоор юу харуулдаг гэхээр миний сүнсний одоо ариун сүнс надад харуулдаг болохоор хүн болгонд spiritual сүнс гэж байгаа. Бүх хүнд байгаа заяа. Тэр сүнсээ л олоод тэр хүний сүнснийхаа одоо шивнийг даах хэрэгтэй. Заримдаа нэг юм ингээл хийчихээр амар амжилттай болчтой шүү дээ. Юу ямар гоё юм бэ? Амжилттай болчлоо. Би энийг чадна гэж бодсонгүй гэхдээ чадчихлаа гэл тэ. Тэр чинь таны spiritual сүнс тань туслаад байгаа байхгүй юу? Тэгэхээр миний spiritual сүнс сүүлийн үед маш их эрчимтэй ингэж хүчээ авч байгаа. Надад ингэж маш олон юм одоо гэрлийг харуулж байгаа байхгүй юу? Чи ийм амжилттай хүн болно, энэ мэрэгчлэр сурна тэ. Тэгээ би нөгөө өнөөдөр миний YouTube дээр оруулсан би ингээд ажлынхаа хамгийн анхны гарааг эхлэхээр ингээд scholarship авчлаа штэ, тэтгэлэг авчлаа штэ. Энэ миний аз жаргалтай хамгийн бас нэг сайхан сүнс маань надад энийг хэлсэн, чи чадна гэсэн болохоор энэ замаар ингэж намайг явуулж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр сүнсээ сонсоо. Хүн болгонд байгаа тэр сүнсээ дагаа. Тэр сүнс чинь таныг хөтлөхийг тэр хөтлөх хүртэл та тэр сүнстэй илүү ажиллаж тэр сүнсээ дагаж явах хэрэгтэй. Тэр сүнсээ олоод ингээд өөртөө авчих юм бол таны амьдрал болон таны амьдралыг харах өнцөг чинь шал өөр болно. Та нар бодож байгаа тийм ноороо ийм их чөтгөрийн тойрогт ороод ингээд гарчаад тий
ийм их зүйлсийг туулчаад яагаад ийм амар аз жаргалтай happy царай ингээ гэрэлтээд те энэ эмсэглээд ингээд байд юм болоо гэж гайхаж байгаа. Энэ миний сүнс надын биед ороод ирсэн байхгүй юу? Би тэр чөтгөрийн тойргоосоо гаргаад өөрийнхөө тэр сүнснийхаа гайдыг биедээ оруулсан байхгүй юу? Тэгэхээр хүн ингээд цаанаас үнэхээр аз жаргалтай байд юм билээ. Тийм болохоор та бүх хүнд байгаа энэ сүнслэг гайдаа олж аваарай. Энэ сүнслэг гайдыг яаж олж авах вэ гэхээр медитейшн буюу бясалгал хамгийн их тусалдсан шүү. Дээрээс нь manifesting. Одоо бүхэн талаар ярьж байгаа угаасаа намайг хэлүүлдэггүй, би ярмааргүй байна. Гэтэ энэ тархинда одоо зөв зүйлийг кодлох, зөв зүйлийг бодох, би хэлсэн чөтгөрийн тойргоос гараад таны тархийг ингээд шинээр програмчлах, тэр програмчлалаа зөв хийчих юм бол таны зам зөв замаар явна гэсэн үг. Тэгэхээр битгий шантраарай. Би таныг ойлгож байна. Үнэхээр хэцүү байдаг. Хүн ингээ хэлэхээр угаасаа юу вэ? Яаж миний сэтгэлийг ойлгох юм гэж бодож байгаа. Гэтэ та намайг ойлгоно. Би таны мэдэрч байгааг, би таны туулж байгааг би туулсан. Тэгэхээр битгий санаа зов, ирээдүйдээ аз жаргалтаар гэрэл бэлгэж аз жаргалтай сайхан явна гэдэгт итгээрэй. Өнөөдрийн орон блог ингээд дуусчихна. Баяртай.